17 дугаар жарны гал морин жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгийн Ховд сумаас улсын аварга тариаланч 1, аймгийн Хошоо аварга малчин 1, аймгийн аварга малчин 6, аймгийн аварга тариаланч 3, аймгийн аварга саалчин 2 тус тодорч хамгийн олон аваргуудыг төрүүлсэн сумдын нэгээр нэрлэгдээд байна. Ийхүү аймгийн аваргаар шалгарсан малчин өрхийн нэг бол Ховд сумын Баян булаг багийн малчин Тухын Мэзэн бай Өнөрхааны гүлнар нарын гэр бүл юм а. Тэдний шагналыг Ховд аймгийн засаг даргын тамгын газрын бүс орон нутгийн хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга анх баяр гардуулан өглөө. Түүнчлэн сум багийн удирдлагууд нутгийн зон олон ахан дүүс нь өргөө гертэн цуглаж шинэхэн аваргуудад хүндэтгэл үзүүллээ. За эрхэм мөндөд Тухын Мэзэн бай Өнөрхааны гүлнар танаа. Алтан сүрлэг уусаа төшөж өвөг дээдсээс уламжлан ирсэн мал чухаан нөрөө хөдөлмөр зүтгэлээр Эрдэнэт мал зургийнхээ ашиг шимийг нэмэгдүүлэн өксгөн үржүүлж нутаг ус хотл олноо мандаас танаа гэр бүлийг аймгийн аварга малчин өрхөөр шаардлагаруулж хүндэт өргөмжлөөр шагнаваа. Мал сүрэгтэн 5 төрөлтөө ариун арвжих болтугай аймгийн засаг дарга морхын амар санаа гэсэн үргэлжлэл гаргаж өгөө. За баяр хүргэе. Ховд сумын Баян булаг багийн малчин Тухын Мэзэн бай нь удам дамжсан хөдөлмөрч малчин юм а. 2006 онд гэр бүл зохиож амьдралын гараагаа эхлэх үед аав ээжээс нь өмч болгож 100 гаруй толгой мал өвлүүлж байсан гэдгээ. Тэгвэл өдгөө ээж аавынхаа өвлүүлсэн буянт малыг 1000 гаруй тоо толгой болгон өсгөн үржүүлж ийхүү аймгийн аварга малчин өрх болжээ. Тэгэхээр өнөөдрийн бэлэгт сайн өдөр аймгийн аварга малчин хэмээх хэрхэм хүндтэй шагналыг аймаг орон нутгаас хүндэтгэлтэйгээр хүлээн авч байгаа аймгийн аварга малчин Мэзэн бай Өнөргүүл нарын гэр бүлд хүрэлцэн ирээд байна. Юуны өмнө та хоёрт бас баяр хүргэе. Тэгэхээр өнөөдрийн сайхан өдөр буянт мал сүргээ арвижуулж аймгийн аварга малчин хэмээх хэрхэм хүндтэй шагналыг хүртлээ. Та юуны өмнө сэтгэгдлээ хуваалцахгүй юу? Хэдэн тоо толгой мал тоолуулсан бэ? За сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн амар амгалан айлтгая. Тэгээд одоо би энэ жил 1000 гаруй мал тоолуулсан. 23 онд сумын аварга болж исэн. 25 онд сумын хашаварга болж исэн. Энэ жил ингээд аймгийн аварга болсондоо дуулын их баяртай байна. Сумынхаа иргэд болон Ховд аймагтай иргэд бүхэндээ та бүхэндээ одоо сар шиндээ сайхан шинэлээрэй л гэж хэлье. Мал маллна гэдэг маань өөрөө бас удам дамждаг шүү дээ. Тэгэхээр яалтчгүй бас удмын малчин байх гэж бодож байна. Хэдэн үеэрээ мал маллаж байгаа вэ? Хэдэн жил мал маллаж байгаа вэ? Би 2-3 үеэсээ өвөг дээдсээс наашаа мал маллаж байгаа. Одоо ах トゥ нар хэдүүлээ мал маллаж байна? Манай ах トゥ нар гэтэл одоо Бусдхны аймгийн төвдөр байна. 3-4 нь байгаа. Аймгийн аварга малчныг шалгаруулахад бас тодорхой хэмжээний шалгуурууд байдаг. Туслах малчин авч ажиллуулсан байх ёстой гэж. За нийгмийн одоо сайн сайхан үйлсэд бас одоо санаачлахтаа идэвхтэй хамрагддаг гэдэг олон шалгуурууд байдаг шүү дээ. Тэгэхээр Мэзэн бай малчны хувьд бол бас одоо малгуу буюу шинээр гэр бүл болж байгаа өрх айлуудыг бас дэмжиж одоо хамтран ажилласан байхаа гэдэгт итгэлтэй байна. Энэ талаар ярихгүй да. За. Тэгж ажиллаж байгаа бас малжуулж байгаа. Би тэр аймаг дээр байгаа залуучууд байдаг мал малдаг одоо ч бас туслах малчин даа би. Тэр малжуулж бариад сайлын хөлсийг нөгөөд маллуулж байгаа. За үзэгч та бүхнийг бид аймгийн аварга малчин Мэзэн баягийн одоо төрсөн ах Дэрд Файта уулзуулж байна. Тэгэхээр та бүхэн бол таньж байгаа ах. Өнөөдөр аймгийн аварга малчин болсон Мэзэн бай одоо ах トゥ эсвэлээ. Тэгээд энэ 9 одоо хүүхдүүд салбарт бол амжилттай ажиллаж явж байгаа. Тэдний нэг нь ховдчуудын бас хизээний таних Дэрд Файга байна. Тэгээд танд бас баяр хүргэе. Өнөөдөр таны дүү энэ гал голомт дээр аймгийн аварга малчин хэмээх хэрхэм хүндтэй сайхан шагналаа бас хүртэж авлаа. Ахын хувьд бол бас сэтгэл өндөр байгаа. Аав ээжээс эсвэлээ. Одоо тэгээд манай хамгийн баг дүү өнөөдөр одоо аймгийн аварга малчин өрхөөр шалгарч байгаа бол маш их баяртай байна. Одоо дараа нь улсын аварга болоосоо гэж одоо хүсэж өрөөж байна. Тэгээ аав ээжийнхээ талаар ярихгүй юу? Ах トゥ эс одоо хаана юу хийж байна? Мал аж ахуйн салбарт ер нь хэдэн ажиллаж байна? Мал аж ахуйн салбарт одоогоор нэг 3 хүн ажиллаж байна. Бусд нь одоо янз янзын салбарт ажиллаж байна. Одоо манай би өөр одоо барилгын салбарт ажиллаж байна. Миний дараагийн дүү ихч эдгээр бол аймгийн төвд бас ажиллаж байгаа. Одоо дээр нь тээврийн салбарт ажиллаж байна. Янз янзын салбарт ажиллаж байна. Манай аав ээж бол олон жил мал малсан өвөг зээдсээс одоо малч удамтай одоо
Ховд аймгийн Баянбулаг багт одоо олон жил мал малж байгаа. Дүүгийнхээ талаар ярихгүй юу? Дүүгийнхээ ямар зан чанарыг үнэлдэг вэ? Мэдээж малч хөдөлмөрч хичээнгүй учраас өнөөдөр энэ сайхан шагналыг хүртэж байгаа байх гэж бодож байна. Манай дүү бол малч одоо малд сайн нүдтэй хүн гэж одоо багасаа хэлдэг шүү дээ. Тийм малд нүдтэй одоо маш эртэж хамгийн гол юу нь бол эрт босож ажиллаа, эрт дамжуулдаг. Тэрнийхээ буйнд өнөөдөр одоо аймгийн авраг малчин болж байна. Одоо хоёр дүүтэй баяр хүргэе. Dala kezip şakıllap kumar edim özünge bala kezden akbullak enge bölüp mağaydav asıp tasıp jatasın akmın şakta basbanga şaşıp jatasın senin kelbi şağandan anam talay su algan senin kelbi şağandan ekem atın suargan aynalayın akbullak asır salgam şağanga senin artık ülkeni bul elimnin tabamba senin artık ülkeni bul elimnin tabamba Arulayın derkelip manguralgan akbullak Aydın gölge kaşık bop güldürlağan akbullak Sen bulmasan kar gülav basılmayda akbullak Sağan degen kumarım basılmayda akbullak Senin kelbi şağandan anam talay su algan Senin kelbi şağandan ekem atın suargan Aynalayın akbullak asır salgam şağanga Senin artık ülkeni bul elimnin tabamba Senin artık ülkeni bul elimnin tabamba Öttürşünde satılgıy örgün talar çoğalsın Har bağın asnasa her cavdı gıçamak Ursqul uslu içime için Oldum köndüğü bilirsin Oldum köndüğü tanıtın min Huracibeydik akbullak Ol min çinni kövünüz Ab min mürün usulısın Ol min çinni kövünüz Hiç min erci usapsın Ol min çinni kövünüz Ab min mürün usulısın Ol min çinni kövünüz Hiç min erci usapsın Aynalayın akbullak Asır salgam şağanda Senin artık ülkeni Bul elimnin tabamba Senin artık ülkeni Bul elimnin tabamba Akbullak hey! Ховцмын Баянбулаг багийн малчин Шакайн Төлөбай, Авикийн Аман гэлт нар нь аймгийн авраг малчин өрхөөр тодорч аймаг орон нутгийн удирдлагуудаас аврагын тууз тэмдэгэ гардаг авлаа. Аймгийн авраг малчин Төлөбай нь Монгол улсын хөдөлмөрийн баатар Харайгийн ач хүү бөгөөд хөдөлмөрч малчин уламжлалаа үргэлжлүүлж 2023 онд сумын авраг малчин, 2025 онд сумын хошоо авраг малчнаар тодорч байжээ. Энэ малчин өрхийн тухайд 2015 оноос хойш байнгын туслах малчин ажилуулан цалинжуулж амьдралыг нь дэвшлүүлэхэд анхаарч багийнхаа 4-өөс 5 малгүй өрхөд амьдралд нь хувь нэмэр оруулсаар иржээ. Төлөбайгийн хувьд бол одоо Монгол улсын хөдөлмөрийн баатар Хараа баатрын ач хүү байгаа. Тэгэхээр одоо баатар сайхан өвөөгийнхөө бас малч хөдөлмөрч энэ сайхан уламжлалыг цаашаа улан одоо өргөжүүлж өнөөдөр бас аймгийн авраг малчин болж байна. Танд баяр хүргэе. Та сэтгэлдээ хуваалцахгүй юу? За би багасаа малчин байсан. Манай өвгөдөөс одоо малчин хөдөлмөрийн баатар Хараа баатрын би хатнаар ач хүү. Өвгөө яг нэг аврагыг уламжлан цаашаага нэг аймгийн улсын авраг болох санаатай. Тэгээд яг нэг манай аймгийн орон нутгийн удирдлагуудаа халуун баяр мэнд хүргэе.
Хэдэн тоо толгой мал тоолуулсан бэ? Туслах малчид болон малгүй өрхүүдийг малжуулах тал дээр ер нь яаж анхаардаг вэ? Энэ жил 1280 толгой мал тоолуулсан. Яг туслах малчинтай нэг малчин малжуулсан. Тэгээд одоо цаашаага болгон 2-3 бандтай цаашаага болвол нэг бас хөрхийг малжуулах санаатай. Мал малж байгаа хүүхэд байна, нэг хүүхэд хот байна, 2 дахь хүүхэд мал малж, 3 дахь хүүхэд бас сургууль соёлгээд явж байна хот. Малчин хүний тухайд бол одоо бас их сайхан шүү дээ. Нутаг дэвсгэрийн хамгийн сайхныг сонгоод жилийн 4 улирлын турш малаа одоо адгуулan өсгөн гэдэг маань малчин хүний гол жаргал байдаг. Тэгэхээр малчин хүн гэдэг маань ер нь ямар онцлогтой юм бэ? Малчин хүний гол бахархал юу вэ таны бодлоор? Малчин хүний бахархал бол малны хажуутай байжгаад мал маллаад мал хариулаа явсан тэрнээ сайн юм байхгүй. Малчин хүн бол малны хажуу явсан ер нь сайн гэж би өөрөө боддог. Хөдөлмөрийн баатар одоо сайхан өвөөгөөсөө ааваасаа бас өвлөж авсан танд зааж захиж сургадаг байсан зүйл юу байсан бэ? Манай яг малыг шанаржуулах яг цаашаага малыг яг нэг сайн сайхан өсөх тийм юм байна. Малынхаа үйлдвэр усыг сайжруулахад хэрхэн анхаардаг вэ? Та сая малаа чанаржуулах тал дээр бол манай өвөө бас их захиж сургадаг байсан гэж хэлсэн шүү дээ. Малыг бол чанаржуулах тэгээд сайхан чанаржуулаад малын одоо нэг ноолуурын гарсан, сүүгийн гарсан дээр анхаарат тэгж явуулдагтай. Нийт нутгийнхаа малчин өрхүүдтэй бас одоо бусад одоо сумуудаас, бусад аймагуудаас авраг малчин болж байгаа энэ нийт малчидаа Монголынхаа нийт малчин одоо иргэдтэй юу гэж хэлмээр байна. Утгагүй бас Монгол түмний одоо уламжлалт баяр, сар шинийн баяр болох гэж та сайхан мэдчилгээ дэвшүүлэхгүй юу? За бүгд малчдаа сар шинийн баярын мэнд хүргэе. Цаашаага малддаг сайхан маллаад сайхан малыг өсгөөд хүний дэм тусуулаа явах гэж зориулъя. Гэр бүл болоод одоо 27 жил болж байна. Ам бол 5, 3 залуутай. Одоо нэг залуу хотод байна, 2 дахь залуу тэр бид нэртэй тус дэмж болоод одоо хамт байдий. Одоо мал маллаад одоо багасаа малчин одоо аав ээж гэсэн малчин, хадмаа ч гэсэн бүгд малчаад байна. Бас өхрийг нэлээд танах өсөгдөг айл юм шиг байна. Хэдэн одоо тоо толгой өхрийг одоо саадаг бэ. Тэгээд малынхаа одоо цагаан эдийг хэрхэн боловсруулж зах зээлийн эргэлтэнд бас та оруулдаг уу? Одоо өхөртөө одоо Монгол өхөртөө 10-аад өхөр саадаг, ямаагаа саадаг байсан. Энэ жил жоохон юу нэг бороо орохгүй жоохон тааруу болоод энэ жил жоохон тийм хөө байна. Цагаан эдийг одоо ааруул эзээ шар тосоод аваад ингээ бордуулдаг одоо. Шарх берген, нар берген туған жерім, шабыт берген, ән берген туған елім, құдіретті киелі құс қанатым, арнап салған әнімді тыңда менің. Қуат берген, құт берген аталарым, шуат берген, сүт берген апаларым, тірлігімнің тірегі қос жырағым, мейірімнен айналдым ата-анамның. Анам-ай, ән күй берген бабам-ай, дарын берген далам-ай, бәрін берген аям-ай. Әлдилеген анам-ай, ән күй берген бабам-ай, айналайын туған ел ризамын саған-ай. Ән берген жан достарым, мен тілеймін достықтың шаң баспауын. Әрқашанда басымыз аман болып, ашық болып тұрса екен мәңгі аспаным. Айтылғанда ауылда алғашқы әнім, тұсау кесіп аттадым алғашқы адам. Қасиетіңнен айналдым туған елім, мен өнердің жолына сен бастадың. Ей, әлдилеген анам-ай, ән күй берген бабам-ай, дарын берген далам-ай, бәрін берген аям-ай. Әлдилеген анам-ай, ән күй берген
бабам ай айналайын туған ел ризамын саған ай айналайын туған ел ризамын саған ай